Манай улсын экспортын 97%-ийг түүхийд, харин импортын 99%-ийг эцсийн бүтээгдэхүүн эзэлж байна. Монголчууд хэрэглээнийхээ 85%-ийг импортоор хангаж байгаагийн дотор махан бүтээгдэхүүн, өндөг, гурил, сүү, багагүй хэмжээг эзэлж байгаа бөгөөд хүнсний бүтээгдэхүүнийхээ 45.8%-ийг, гутал хувцсныхаа 60.9%-ийг импортоор хангаж байна. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулсан улс орны хөгжлийг дэмждэг амин гол судас нь жижиг дунд үйлдвэрлэл юм. Тиймдээ ч хөгжингүй орнуудын нийт үйлдвэрийн 70-90%-ийг жижиг дунд үйлдвэр эзэлж байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улсад хөдөлмөрлөгч нийт хүн амын 53%, Японд 71%, Европын холбооны улсуудад ажилтай хүмүүсийн бараг 70% нь жижиг дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй нийт хөдөлмөрийн зах зээлд ажиллагчдын 70% нь энэ салбарт ноогдож байгаа юм. Мэдээж хөдөлмөрийн яамны хүрээнд бол жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал ирснээр бол ажлын байр гэдэг гол зүйлийг бол ярьдаг. За жижиг дунд үйлдвэрлэлийн салбар бол олон улстай ч гэсэн ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог салбар. Дээрээс нь эдийн засгийн савлгаанд хамгийн тогтвортой, хөрвөх чадвартай байдаг салбар байдаг. Өөрөөр хэлэх юм бол би өнөөдөр 10 ажилтнтай хямны үйлдвэрлэл эрхлээ явж идэл махны үн өсөөд эсвэл одоо ямар нэгэн эрсдэл үүсэх юм бол би бүгдөө ярьж байгаад одоо сүүн бүтээгдэхүүнээр бизнесээ шууд өөрчлөө явуучих. Маневрлах чадвар сайтай. Эдийн засгийн одоо бүтцийг солонгоруулж одоо олон төрөлтэй болгоход бол хамгийн их нөлөөлдөг салбар. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн талаарх асуудал нь аль ч улс орны хувьд хөгжлийн ямар ч шатанд авч үзэх шийдвэрлэх шаардлагатай гол асуудлын нэг байдаг. Шинжлэлийн засгийн газраас үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэржилтийг дэмжих бодлогыг нэн тэргуунд тавин Монгол хүмүүрийг ажилтай, орлоготой болгохоор ажиллаж байгаа билээ. Тиймдээ ч дэлхийн зах зээлд арилжаалсан Чингис бондын хөрөнгийн багагүй хувийг үйлдвэржилтийг дэмжихэд зарцуулж байна. Засгийн газрын зүгээс одоо 888 буюу экспорт импортыг орлого бүтээгдэхүүн бараа үйлчлэгээ гарах ийм төслүүдийг зарласан. За энэний хүрээнд бол одоо 2 тэрбумаас бага санхүүжилт хүссэн нэг 601 аж ахуйн нэгжийн төслүүдийг бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаа, хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар шийдвэрлэх ийм шийдвэр гарсан байна. Тэгэхээр энэний хүрээнд бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зохион байгуулалтын ажлуудыг хийсэн. За мөн дээр хөдөлмөрийн яамны жижиг дундын газар бас оролцож зохион байгуулсан байна. Тэгээд бид нар бол яг засгийн газраас бол энэ экспорт импортыг дэмжих мөн одоо жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлтэй зээлийг дэмжих зорилгоор 100 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаас жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн хөсрийг нэмэгдүүлсэн байна. Засгийн газрын 176 дугаар тогтоолын дагуу үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр 100 тэрбум төгрөгийг хөдөлмөрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан олго харуулсан. Үүний дагуу нийт төсвийн 70% буюу 71.2 тэрбум төгрөгийг экспортыг дэмжих импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төсөл болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгогддог бүс нутгийн чанартай зээлд хамрагдах төсөлд мөн орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, бичил бизнесийг дэмжих зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлд 21 аймаг 9 дүүрэгт нийт 28.8 тэрбум төгрөг хуваарлсан байна. Экспортыг дэмжих импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төсөл болон жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгогддог бүс нутгийн чанартай зээлд хамрагдахаар нийт 160 аж ахуй нэгж иргэн арилжааны банкны босхийг давж 72.8 тэрбум төгрөг орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх, бичил бизнесийг дэмжих зорилгоор олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 193 аж ахуй нэгж иргэн арилжааны банкнаас дэмжигдэж 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч 2014 оны 9-р сарын 15-ны байдлаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар нийт
353 аж ахуй нэгж иргэн арилжааны банкны босхийг давж 78.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авахд бэлэн болоод байна. Энэ одоо шийдсэн 340 аж ахуй нэгжүүдийн 76 тэрбум төгрөгнөөс бол өнөөдрийн байдлаар 56 тэрбум төгрөгийн нэг 171 аж ахуй нэгжүүд бол гар дээрээ зээлээ аваад бизнесээ эрхлээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн ийм байдалтай байна. За үлдсэн хүмүүс нь бол одоо банкныхын шийдвэрүүд гарах үед нь бол хөгжлийн банк руу хандаад зээл авах боломжтой. За хөдөө орон нутгийн нөгөө 28.8 тэрбум төгрөгийн асуудал байна. За энийг бол одоо орон нутгийн дэд зөвлөл гэж байдаг зээл шалгаруулах энэ зөвлөлөөр бол шийдвэрүүд нь гарцсан. Арилжааны банкар зээл дамжиж гардаг учраас арилжааны банкн дээр судлуулах юм шатанда явж байгаа. За өнөөдрийн байдлаар бол яг хөдөө орон нутгийн тэр бичил ялангуяа бичил одоо бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор энэ зээлүүд их гарч байгаа. Хөдөө орон нутаг болоод үүргүүдэд. Тэгэхээр энэ зээлийн бол нэг 4.6 тэрбум төгрөгийн за нийтдээ нэг 100 гаруй аж ахуй нэгжүүд бол одоо бас зээлээ хүлээж аваад үйл ажиллагаагаа эхлээд бизнесээ эхлээд ингэ явж байгаа, үйлдвэрлэлээ эхлээд явж байгаа ийм төлөв байдалтай байгаа. Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд үйлдвэрлэлийн өргөжүүлэхээр хүсэлт гарган хөнгөлөлттэй зээлд хамрагдсан газруудын нэг бол барилгын материалын үйлдвэрлэлийн Монгол Ташуур компани. Сая бид нар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан 888 төсөлд хамрагдаж 240 сая төгрөгийн зээл авснараа манай компани цагаан замсхны үйлдвэр оруулж ирж байгаа. Энэ үйлдвэр маань одоо энэ 10 сарын дундуур үйл ажиллагаа нь нээгдэнэ. Ер нь цагаан замсхны хэрэглээ барилгад хэрэглэгдэж байгаа цагаан замсхны хэрэглээ бол бүгд импортоор энэ 190% нь импортоор орж ирдэг. Манай үйлдвэр нээгдснээр ямар ч байсан дотоодын хэрэгцээний 30%-ийг хангах үз өдөрт 70-80 тонн бүтээгдэхүүн гарах хүчин чадалтай үйлдвэр. Энэ үйлдвэрийг ашиглалтанд орсноор 10-аас 15 хүний ажлын байр шинээр бий болно. 2 жилийн өмнө жирийн нэг жижигхэн гаражид эхэлж байсан тус үйлдвэр одоо ажлын байр, тоног төхөөрөмжөө шинжилэн барилгын салбарт нийт шаардлагатай 14 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг томоохон компани болсон байна. За манай үйлдвэр барилгын материалын чанар стандартад нийцсэн барилгын хуура нунтаг болсны үйлдвэр байгаа. Өдөрт 70-80 тонны бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Одоо Монголын барилгын салбарын 100 гаруй компанитай хамтарч ажиллаж байна. Өмнө нь харийн нутагт ажиллаж байхдаа эдгээр залуус өөрсдийн энэ хүч хөдөлмөр авиас чадвараа эх орныхоо төлөө зориулгасан гэсэн гэгээн мөрөөдлийг тээсээр явжээ. Харин засгийн газраас хийж бүтээгчийн хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсээ бодлого чиглэлээр дэмжин хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн газрын хөнгөлөлттэй зээл хамрагдсанаар тэд мөрөөдлөө ийхүү ажил хэрэг болгоод байна. Манай үйлдвэрээс 3 төрлийн брэнд бүтээгдэхүүн гарч байгаа. Куле брэнд, Красный дом брэнд, Мелон хаус брэнд. Куле брэнд нь болохоор мөөгөнцрийн эсрэг давуу талууд нь хэрэглэхэд хялбар, ажлыг түргэсгэнэ. Хүний биед хоргүй эдгээр бүтээгдэхүүн, байгалийн цэвэр экологийн бүтээгдэхүүн. Монголын хөрсөн дээр Монгол залуучууд эх орныхон хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө ийхүү хөдөлмөрлөж байна. Бичил болон жижиг дунд бизнесийг дэмжин хөгжүүлэх нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулах олон давхар эерэг үр нөлөөтэй байдаг. Европт жижиг дунд үйлдвэрлэл эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж, тэдний ачаар шудраг өрсөлдөх нөхцөлийг хангадаг. Тиймээс эдгээр орнууд жижиг дунд үйлдвэрийг дэмжихдээ төр болон бизнес эхний сонирхлын тэнцвэртэй байдал, бизнесийн үйл ажиллагаа явуулахад хамгийн тохирох нөхцөл, түүнчлэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт төрийн бодлогыг чиглүүлдэг. Санхүүгийн дэмжлэгээс гадна бол санхүүгийн бус дэмжлэг за энэ эрх зүйн орчиндөө жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогын баримтчтай байх хэрэгтэй гэж одоо бид бүхэн за хөдөлмөрийн яамнаас жижиг дунд үйлдвэрийн газраас за мөн одоо
олон улсын байгууллага, судлаачид, мэрэгжлийн холбоод хамтарч олон хилцүүлэг хийсний үр дүнд бол өнгөрсөн 7 хоногт бид нар энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр гэж баталж гаргасан. За энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр маань бол 2014-өөс 16 онд жижиг дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх гэсэн ийм зорилгын хүрээнд хөтөлбөр боловсруулагдсан байна. Тэгэхээр яагаад энэ хөтөлбөр боловсруулах болсон бэ гэхээр мэдээж бол одоо өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт одоо бид нар ийм хөгжлөөр ийм концепцоор одоо явах ёстой гэсэн ийм бодлогын баримтч бол байхгүй байгаа. 2005 онд хамгийн сүүлийн одоо жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр батлагдаад 2010 онд бол дуусгар болсон. За тэрнээс хойш бол үндсэндээ бодлогын баримтч хөтөлбөр гэх зүйл бас байхгүй байсан. Тэгээд хөдөлмөрийн яамны зүгээс энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийг одоо маш яралтай боловсруулж засгийн газраар батлуулаад улсын хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Тэгээд бид нар бол өнгөрсөн 7 хоногт энэ хөтөлбөрөөр батлуулсан. Хөтөлбөрийн зорилго бол сая дурдсан өрсөлдөх чадварыг сайжруулах асуудал байна. 2013 оны эцсийн байдлаар бизнес регистрийн санд бүртгэлтэй 99603 аж ахуй нэгж байгаагаас 54929 аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 81.7% буюу 44854 аж ахуй нэгж нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хамаарч байна. За үнний хүрээнд болох төр бид нар нийтдээ 6 зорилтыг дэвшүүлсэн байна. Нэгдүгээр зорилт нь бол эрх зүйн орчныг сайжруулъя гэж байна. Бид нар жижиг дундын хуулиа эргэж харах хэрэгтэй. За мөн одоо татврын орчныг сайжруулах хууль эрх зүйн орчнууд байна. Татврын буцаа олгохтой асуудал байна. Гайл нөтийн одоо татвараас чөлөөлөх асуудлууд байна. За мөн дотоодын бизнес эрхлэгчид худалдаа авалтанд нь одоо давуу эрх үүсгэх ийм хууль эрх зүйн орчнууд байна. За энэний хүрээндээ ч гэсэн бид нар бас тодорхой ажлуудыг төлөвлөөр зарим нь хийгээд ингээд явж байгаа. Тухайлбал бол улсын газрын 103 дахь тогтоол байгаа. За худалдаа авалтын газраас зохион байгуулж байгаа одоо төрийн байгууллагуудын худалдаа авалтанд одоо дотоодын үйлдвэрлэгчээс нэн тэргуунд авах ёстой бараа бүтээгдэхүүний жагсаалт гэж баталсан. Тэр жагсаалтыг одоо орсон бараа бүтээгдэхүүндээ үйлдвэрлэгч бол төрийн байгууллагын худалдаа авалтанд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ийм эрх зүйн орчин бүрдсэн гэдэг энэ бас олон ажлуудыг төлөвлөө явж байна. За хоёр дахь зорилт маань кластераар жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэе гэж. Ялангуяа манай Монгол улс шиг ийм өргөн удам нутаг дэвсгэртэй байгалийн олон бүс бүслүүр эдийн засгийн бас олон нөхцөл байдлуудыг харж болохоор ийм нутагт бол энэ кластерын үзэл баримтлалаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэж томьёологдсон байгаа. Энэ зорилтын хүрээнд бол мэдээж бид нар тодорхой нэгэн кластерын тэргүүлэх чиглэлийн хүрээнд бол үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж байгаа. Тухайлбал Монгол улсын бол гол түүхий эд болох энэ хөдөө аж ахуйн чиглэлийн түүхийдүүдээр бид нар кластерыг хөгжүүлнэ. Тэр дундаа махны кластер байж болж байна. Баруун аймагуудыг одоо баруун зарим аймагуудыг хамруулсан махны кластерыг хөгжүүлж болж байна. За мөн арьс ширний, ноос ноолуурын, за мөн одоо манай одоо гол бас түүхийд болох байгалийн гаралтай түүхийд болох энэ чацарга нь байгаа. Чацарганы кластераа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх. Ер нь кластер гэдэг ойлголт бол олон улсад бас томоохон үйлдвэрлэлээ дагаж хөгжүүлдэг. Эсвэл жижиг дунд үйлдвэрлэлүүд нийлж иж кластерыг хөгжүүлэх ийм олон концепцүүд байдаг л да. Тэгэхээр бид нар бол аль алийг бас хөгжүүлэх ийм санаачлагыг эхлүүлнэ. Тодорхой нэгэн кластерыг бас хөгжүүлж ажиллана гэж зорилтыг тавьсан. Тэгээ энэнийхээ хүрээнд бол бид нар одоо тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, кластерын тэргүүлэх чиглэлийг стратегийг тодорхойлох энэ ажилд орцсон явж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд тооноос илүү чанарыг эрхэмлэн төр, бизнес эрхлэгчид, боловсрол шинжилгээ ухааны байгууллага, судлаачид, бизнесийн байгууллагуудыг хамруулсан шинэ мэдлэг, технологиг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх, өргөн хүрээний судалгаа, инновацийн асуудлыг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн бизнес эрхлэгчдийг чадваржуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, борлуулалтын сүлжээг дэмжих зэрэг асуудлуудыг жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрт тусгаж өгснөөр бизнес эрхлэгчдийг бодлогын шин түвшинд дэмжиж өгч буй хэрэг юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч маань нөгөө эдийн засгийн эрх чөлөөтэй, бизнесээ явуулах санхүүгийн их усүртэй, тоног төхөөрөмж авах их усүртэй болох асуудал байна. Дээр нь бид нар гол асуудал бол энэ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд одоо зээл аваад бизнес эрхлэгч маань хамгийн их гацдаг асуудал бол нэг зээл жижиг дундын сан одоо энэ бүс нутгийн зээлийг дэмжих зөвлөлөөр дэмжигдээ гараад ирсэн зээл маань банкн дээр очиж гацдаг. Арилжааны банкас маш олон шаардлагуудыг тавьдаг.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн дунд тулгардаг гол бэрхшээл нь санхүүгийн асуудал байдаг. Тиймдээ ч санхүүгийн түрээс буюу лизингийн үйлчилгээ нь бизнес эрхлэгчдэд тулгардаг энэхүү асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн тус нэмрээ өгч байгаа юм. Өнөөдрийн Монголын нөхцөлд маш их хэмжээний жижиг дунд бизнес эрхлэгч болон жижиг дунд үйлдвэрлэлийн дунд санхүүжилтийн асуудал их тулгардаг. Өнөөгийн байдлаар бол ихэнх нь өөрийн хөрөнгө эсвэл хамаатан саднаас мөнгө зээлэх эсвэл банк бус санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг байгаа. Санхүүгийн түрээс буюу лизинг нь болохоор арай нэг өөр төрлийн санхүүжүүлэх боломж болж байгаа. Ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгчид нэмэлт барьцаа хөрөнгө байдгүй, мөн банкнаас зээл авахд удаан хугацаа шаарддаг байгаа. Тийм болохоор лизингийн үйлчлэгийн нэг давуу тал нь бол хурдан шуурхай, урт хугацаагаар өгөх боломжтой. Дээрээс нь худалдаж авч байгаа буюу санхүүгийн түрээс авч байгаа тоног төхөөрөмж нь өөрөө баялаг бүтээдэг. Баялаг бүтээн гэдэг нь ямар утгаар гэхээр ойлгомжтой бэлэн мөнгөний урсгал бизнест нь сайжруулна. Дээрээс нь ажлын байр бий болгохоор онцлог байгаамаа. За тэгээ санхүүгийн түрээсийн өөр давуу талууд нь үл хэрэглэгч маань, харилцагч маань өөрөө тоног төхөөрөмжөө сонгоно. Тэр сонгосныг лизингийн компани худалдаж авч өгч өмнө тохирсон хугацааны дагуу төлбөр төссний дараа өмчлөн буцаж шилждэг нэг юм өрмөц санхүүжилтийн хэрэгсэл байгаа юм аа. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүднээс дээрх зорилтуудыг тавин хэрэгжүүлж байна. Үүнээс гадна хүн амын хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогын томоохон их усүр болж ирсэн аж ахуй үйлчилгээний салбарын хөгжил нь хөдөө орон нутагт ихээхэн хоцрогдож ирснийг төрийн дэмжлэгтэйгээр өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн шинжилгээний засгийн газраас ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг батлаад байна. За хөтөлбөрийн гол зорилго бол сумдад ахуй үйлчилгээ бий болгоно. Гэхдээ бид нар энд бол төр, хувийн хэвшил, орон нутг гэсэн энэ хамтарсан хамтын ажиллагаагаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн ахуй үйлчилгээг бий болгоно гэж зорж байгаа. Яаж хамтрах вэ гэхээр маш энгийн. Орон нутаг бол ахуй үйлчилгээний байрыг бэлдэх ёстой. Хин тэр ахуй үйлчилгээг одоо авч явах уу гэдэг тэр бизнес эрхлэгч иргэнийг бол орон нутгийн одоо иргэдийн төлөөлөгч засаг даргын хамгийн газар сонгоно. Орон нутаг бол бизнес эрхлэгч хин ахуй үйлчилгээг авч явах уу гэдгийг сонгоно, дээр нь байрыг бэлдэж өгнө. За бизнес эрхлэгч бол тэрийг урт хугацаанд авч явах үүргийг хүлээнэ. Төр буюу одоо засгийн газар хөдөлмөрийн ам юу хийх вэ гэхээр тэнд хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс байдлаар олгох юм. Орон нутагт ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн 90 орчим хувь нь түрээсийн болон стандартын шаардлага хангахгүй байранд ажиллаж, ажилтнуудаа нийгмийн халамж даатгалд хамруулах сонирхолгүй хിവэрэ байна. Тиймээс 2012-оос 2016 оны шинжилгээний засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан сумдад дэд бүтэц барьж ахуйн үйлчилгээний цогцлбор төвүүд байгуулах, иргэдэд таатай амьдрах боломж бүрдүүлэхэд шаардлагатай ахуйн үйлчилгээг ойртуулах зорилтын хүрээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Төр тоног төхөөрөмжөөр нь дэмжиж байгаа. Нөгөө талаас орон нутаг бол энэ хяналтаа тавина. Бизнес эрхлэгчээ шалгаруулна, байраар хангаж өгнө. Тэрийг бол хувийн хвшил бол урт хугацаанд авч явна гэсэн ийм одоо төр хувийн хвшил орон нутаг гэсэн хамтын ажиллагаар хөгжүүлж байгаа хэлбэрүүд байгаа даа. Бид бүхэн хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болох нь хэн ашигтай вэ? Импортын бараа бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхийн оронд үйлдвэрлэгч орн болох нь улс дааж дээр хувь хүнд ч ашигтай. Гадагшаа гарах хөрөнгийн урсгал дотооддоо шингэж, ажилгүйчүүдийн тоо буурч, өрх гэрийн амжиргааны төвшин сайжирснаар улс ор маань хөгжлийн шин шатанд гарч ирнэ. Иймийн тулд төр засгаас бизнес эрхлэгчидтэй бодлогын болон санхүүгийн бүхий л хэлбэрээр дэмжин ажиллаж байна. За бид нар өөрсдөө бол маш сул байна. Бизнес эрхлэгч маань өөрсдөө хөгжих хэрэгтэй байна. Дээр нь боловсон хүчнүүд маш чадварчих хэрэгтэй байна. Хэрвээ одоо Монгол одоо брэнд Монгол мэдлэг технологи шингэсэн бүтээгдэхүүн гаргах юм бол тэр чиглэлийн боловсон хүчнүүд хэрэгтэй байна. Тэгэхээр өндөр технологи за мөн одоо технологийн одоо инженерүүд
ийм хэлбэрийн хүмүүс бол үйлдвэрлэл эрхлэгчид хэрэгтэй. Тэр хүмүүсийг нь бол бид нар бас бодлогоороо сургаж өгье. Сурсан хүмүүсийн дээр гадаадад ажиллаж амьдраад байгаа хүмүүсийг холбож өгье гэсэн ийм санаанаас гараад ирж байгаа. Эрх зүйн орчин бол бид нар хуулиа бас өөрчлөх хэрэгтэй гэдэг ажиллаж байна жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулиа. Яагаад гэвэл хууль маань бас дутагдaltaй талууд байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо англи бол маш ерөнхий жижиг дунд гэсэн ийм ангилтай. За англи дээр мөн одоо дэмжлэгийн хэлбэрүүдийг томьёолсон тэр нь хэрэгждэггүй байдал байгаа. Үндэсний зөвлөлийг бол бас эргэж харах хэрэгтэй гэдэг. Дээрээс нь ер нь бол эрх зүйн орчин сайжирснараа ялангуяа одоо бусад төрийн байгууллагууд, хяналтын байгууллагуудаас ирж байгаа дарамтууд бол бизнес эрхлэгчид багасна гэж үзэж байгаа. Гэх мэтлэн олон судалгаа шинжилгээ болоод энэ орчны олон үнэлгээ дээрээс нь судлаачид, олон улсын шинжээчид, за мөн одоо манай мэрэгжлийн холбоодуудын санаачлах тэдний хилцээний үндэс дээрээс энэ бодлого хөтөлбөр гарч ирдэг. Тэгээ энэ хөтөлбөрөө бол засгийн газраар бид нар хэлэлцүүлээд эцсийн шатанда батлаад гаргаж байгаа. Одоо бид нар бол хэрэгжүүлэх шатанда нэлээд анхаарч ажиллаж байна. Чингис бондын мөнгө бүтээн байгуулалт болоод жижиг дунд үйлдвэрлэгчдэд дэмжихэд чиглэгдэн экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлчилгээнд Чингис бондын 908 тэрбум, Неслийн эдийн засаг нийгмийн хөгжлийг түргэгдэх төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд 809 тэрбум, хот хөдөөгийн хөгжлийг хурдсгах төслийн хүрээнд 598 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Монгол хүмүүр ажилтай орлоготой болохын тулд монголчууд эх орондоо бүтээж байна. Монгол хүмүүр ажилтай орлоготой болохын тулд монголчууд эх орондоо бүтээж байна.